Сүүлийн үед Chrome Hearts брэнд дэлхийд алдартай болж байгаа. Үүний хажуугаар манай монголчууд ч гэсэн хүди болон нүдний шилжин зүүж байгаа харагддаг. Гэвч дэлхийд энэхүү брендийг алдартай рок, хип-хоп, рэпер хүмүүс өмсөж хэрэглэдэг. Travis Scott, Drake, Lil Uzi, Post Malone бүр бидний хамгийн сайн мэддэг чиний хүртэл өмсөж хэрэглэдэг. Тэгээд дээрээс нь Weeknd-ийн дуун дээр хүртэл Chrome Hearts дурддаг. She got Chrome Hearts hanging from her neck. Chrome Hearts нь 2019 онд Калифорнигийн тансаг зөөгөрийн бүтээх дэлгүүр болох Maxfield-ийн 50 жилийн ойн баяраар нь хамтарч нойлын бөглөө гаргаж уралсан байдаг. Үүнийгээ $6,000-оор үнэлж 20 минутын дотор нэг эрхэм худалдаж авсан байдаг. Уг брендийн iconic мөнгөн гоёл чимэглэлүүд нь хүн гараараа нарийн хийцтэйгээр урлаж ур чадвараа гаргадагаараа танигдсан. Мөн Лос Анжелес хотын өвчи байкер хэм маягийг илэрхийлж готик хэм маягийг агуулсан гавлын яс загалмай зэрэг брендийн готик фонтоор бичсэн логогоо бүх уралсан бүтээлдээ шингээдэг. Өнөөдрийн байдлаар брендийн дизайны сэтгэмжинд хэлж гэр ахуй, үнэртэй ус болон амьдралын хэм маягт ашиглагдах зүйлс уралсан байна. Rubik Show, саксны тор, хүчний суурь, арьсан дээр, цаас үдэгч. Чи юу нэрлэн энэ бүгдийг гараар уралсан. Make something we want to see. За мэдээж Chrome Hearts-ыг rock жанргүй бол төсөөлөхий аргагүй байгаа. Учир нь Chrome Hearts-ыг үүсгэн байгуулагч Richard Stark нь Metallica-ийн соёлд гүн орсон байсан бөгөөд тухайн үеийн 1980 оны ихэнх rock хамтлагууд нь байкрууд шиг савих, джинс болон үзүүртэй accessories өмсдөг байсан болохоор rock соёл болон Metallica соёл хоорондоо маш нэгт холбоотой байсан. За мань Ричард бол энэ гайхалтай гүрнийг урлаж бүтээхийн өмнөх амьдрал нь Лос Анжелест дээд цэргийн савих зардаг ажилтай нэгэн байжээ. Түүний найз John Bowman ойролцоо ажилтай арьсны үйлдвэрт ажилладаг нэгэн байж. Хоёулаа мотоо соёлд хүн орчихсон байсан болохоор манай хоёр гадуур нэг удаа явж байгаад гоё савчин хүрэм авсан амар чанар муутай бас сонин дизайнтай байсныг нь ажиглаад ёо ийм юм өмснө гэж юу ийсэн юм. Хоёулаа өөрсдөө хийж хэлдэг. Воо ингээд өөрсдийн авьяасаа ашиглаж хүрэм хийж өмсөхөөр шийджээ. Үүний хажууд тэр хоёр Leonard Cohen буюу бидний мэдих Chrome Hearts-ыг бусад бүх брэндүүдээс ялгаж онцгоор болж өгдөг. Мөнгөн чимэглэлийг хийх мөнгөний мастер дарахныг урьжээ. Ингээд анх 1988 онд манай гурав эхэлж байжээ. Гэтэ анх манай гуравт брэнд үүсгэх бодол байдаг нэр нийт санаа байгаагүй байж. Тэд зүгээр л тэдний хийж уралсан зүйлсийг авахыг хүсэлтэй танихгүй найз гих мэт хүмүүст л зардаг байж. Гэхдээ энэ бүгд 1989 онд Chrome Hearts гих хямд зардалтай комеди болон аимшиг төрлийн кинод зориулж нэг шүүгээ шахуй хувцас хийж өгөх хүсэлт авснаар өөрчлөгдсөн юм. Тэд авхан гайхаж магадгүй байж та Chrome Hearts гэхэр чин яг зөв. Манай гурав ингэж анх Chrome Hearts гэдэг брендийн нэрийг олсон байдаг. Гэхдээ Chrome Hearts гэдэг нь төслийн нэр байснаас кинон гарахдаа Chopper Chicks-ийн Zombie Town болж өөрчлөгдсөн юм. Like what? За тэр яг. Энэ кино манай гуравт шинэ брендний нэрний санаа өгөө зогсохгүй шинэ хаалгыг нээсэн юм. Киноны гол дүрийн нэг жүжигчин нь тухайн үед Sex Pistols хамтлагийн Steve Jones-тай болож байж. Steve манай гурвын хит хитэн дизайныг нь хараад шууд фэн болж хит хитэн зүйлс захиалгаар хийлгээд тайзан дээр өмсөж ихэлснээр манай гурвын брэнд танигдж эхэлсэн. Steve Jones одоо бол ийм хөвшөрсөн байгаа юм. Тэгээ та бүхний харж байгаагаар бол гитарных нь Oscar Chrome Hearts байгаа. Өмсөж байгаа бомборч гисэн. Fuck. Steve Jones-ийн ачаар тухайн үед маш олон рок сонирхдаг хүмүүс болон community-д алдартай болсон байдаг. Тийм болохоор манай гурав брэндээ үүсгэж үйлдвэр барих цаг нь иржээ хэмээн эхэлж байжээ. Тэгээ үүний ачаар Motley Crue болон Guns N' Roses нар анхны үйлчлүүлэгч болж байсан юм байна. Ийн явж байхдаа Laurel Lane гэх эмэгтэйтэй Richard танилцаж хэдэн сарын дараа жаргалтайгаар хурмаа хийсэн байдаг. Энэ нь брэндэд маш хүчтэйгээр нөлөөлжээ. Laurel Lane бол зүгээр нэг эмэгтэй биш байлаа. Тэрээр маркетинг, зураг авалт болон шууд өмсөж болох хувцас танилцуулахад тусалж Chrome Hearts-ыг олон нийтэд танилж өгсөн юм. Ингэснээр бидний мэдих Chrome Hearts үүссэн юм.
За Chrome Hearts өдийг хүртэл хөгжиж явахдаа өөрсдийн ихлүүлсэн дизайныхаа үйл явцын ард заавал гардаг. Бусад нийтлэг брэнд шиг улирлын цуглуулга гаргадаггүй. Зөвхөн өөрсдийн хамтрахыг хүссэн хүмүүстэй л хамтарч ажилласан төвхтэй. Ер нь Chrome Hearts маш олон талаараа 30 жилийн өмнөхтэйг яг адилхан хэвээр байдаг. Магадгүй энэ брендийг илүү үнцэнтэй болгодог баг. Chrome Hearts шиг тодорхой тогтсон дизайны хэв маягтай брэнд маш ховор. Элемент нь энгийн боловч маш өвчтэй нөлөөтэй. Арьс, мөнгө, загварлаг загалмайнууд Old English үсгийн хэвтэй. Ийм тогтсон дизайны хэл Chrome Hearts шиг брэндэд маш чухал. Учир нь энэ тогтсон дизайны хэл нь хэдэн сая брэндүүдээс өвөрмөц байдлыг нь ялгаж өгдөг. За хамтрал дээр бол Ричард өөрийнх нь сонирхож байгаа эсвэл хамт ажилламаар санагдсан хүмүүстэй л нийлдэг. Тийм болохоор Rolling Stone, High Fashion, Streetwear бүгд нэг шугамд хамтардаг. Өөрөөр хэлбэл Chrome Hearts-ийн хамтрал нь ингэх ёстой болохоор биш, ингмээр ээ гэсэн Ричардийн хүслээр явдаг гэсэн үг. Chrome Hearts бол бидний ярьсанчлан гэр бүлийн бизнес. Энэхүү брендийг Richard Stark болон Laurelyn Stark нар удирддаг. Энд Richard болон Laurelyn байна. Харин энэ нь болохоор тэдний хүү Kristen Stark байгаа. Энэ болохоор охин Frankie Belle Stark байгаа. Мөн нөгөөх нь Jessie Jo Stark. Ингээд 3 хүүхэдтэй юм аа. Харин сүүлийн жилүүдэд тэдний 3 хүүхэд ч мөн адил бизнест оролцож эхэлсэн. Chrome Hearts-ийн төв байр одоогоор Холливуудад байрладаг бөгөөд 3 блок дамнан нийт 250,000 квадрат фит талбайг эзэлдэг. Үүнд бүрэн тоноглогдсон ажлын тавилгууд, алт мөнгөний дарахны хэсэг, хэвлэлийн хэсэг гээд өөрсдийн хүссэн бүхнийг хийхэд шаардлагатай бүх зүйл багтсан байдаг. Тэд хийж буй үйлдвэрлэлээ бүгдийг нь өөрсдийн бүрэн хяналтанд байлгадаг. Тийм болохоор ер нь их нууцлаг байдаг гэж би олд үгэнтэй. За Chrome Hearts-ийн үнийн тухай бүгдээрээ ярьцгаая. Тэгээд та бүхэн ер нь үнийн жоохон ер нь юу ямар үнэтэй байдгийг мэдхийг хүсэх юм бол би доор description дээр нэг үний жишээнд бичлэгийг тавьчих. Тэр бол Wisdom Kaya. Та нар бол бүгдээрээ мэдж байгаа. Маш галзуу загварын edit бичлэг reel хийдгээрээ алдартай байгаа. Тэргүүрээ амар хандлт авсан, тэргүүрээ явдаг, тэргүүрээ бүр амар загварын одоо тийм Францын бүр тийм ивент мэтед орж марцсан. Тэгээд The Wisdom Kaya болохоор Chrome Hearts-ийн бүх коллекшноо харуулж байгаа тийм бичлэг гэсэн байгаа. Тэр бичлэгийг би үзээд бүр what the fuck? How much did jeans cost? I didn't get these for the price I should have gotten for. I overpaid, but like, Okay. I don't even know if I should say it, bro. It's You embarrassing. gotta say it, bro. I'm overpaying like a motherfucker. And the thing is, I'm dumb. Like, don't do what I'm doing. I'm dumb. I know I'm overpaying, right? Like 28, bro. Stupid. No, it's dumb. Honestly, not good decision. Dumb. Dumb. Just wow. За тэгээ Chrome Hearts гэж нэг ийм брэнд байдаг юм байна. Richard бол үнэхээр их гүрнийг бол байгуулж чадсан юм байна. Chrome Hearts-ын төлөө сүнсээ зарах хүн ч бас байна. How do you get this from Chrome Hearts? You gotta sell your soul. Яг гоо тэр нар нь цөөн л дөө. Гэтэ Chrome Hearts бол yeah, cool as fuck man. Надад харж байгаа ч би дээлт байна. Хэлмэрэг байгаа ч гэсэн энэ бичлэгийг хийх гэж. That I have potato PC, you know, so I gotta upgrade this. If you want to help and want me to make good videos, you can go to this link and donate me. I'll show you how. Look at this. За тэгээд сар шиний минь төргий бүгдээрээ сайхан шинэлцгээгээрээ бууж өгөх болов шүү. Take me out to an alleyway. Kissing you, kissing me is perfect and surreal. It's so fast.